Гэтэл Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дараа Бат хэлцээ одоо хууль бус шийдвэр гаргаж сонгогдсон төлөөлөгчдийн эрхийг хасаж одоо ийм тогтоолууд гаргасан байдаг. Одоо Баянзүрх дүүргийн 1-р хороонд сонгогдсон Саруу, 5-р хороонд сонгогдсон Түмэн насан, Мөнх батын Миндоёр Альчмэг, 10-р хороонд сонгогдсон Эрдэнэ сайхан, 14-р хороонд сонгогдсон Уланбаяр нарыг ямар ч тогтоолын шийдвэргүйгээр одоо нэр дэвшигчээс хассан юм тогтоол үйлцэн байдаг. Энэ тогтоол нь өөрөө хууль зөрчсөн ийм тогтоол байгаа. Яагаад тэгэхээр сонгуулийн хорооны тогтоол заавал одоо дарга нарийн бичгийн дараа гарын үсэг зурсан байх ёстой. Гэтэл нарийн бичгийн дараа гарын үсэг зураагүй. Нэгдүгээр, хоёрдугаарт бол энэ сонгуулийн хорооны ийрцэн заавал одоо бүрэлдэхүүний 50-60% нэрсээр одоо хүчин төгөлдөр болдог ийм болоогүй. Ийм хууль бус шийдвэрийг гаргаж 6% нэр дэвшигчээс хассан байдаг юм аа. За ингээд нэгэнт эрх нь хасагдсан төлөөлөгч нар маань одоо нэр дэвшигчд маань захиргааны иргэн шүүхэд хандсан байдаг. Захиргааны иргэн шүүхээс одоо ингээд энэ нэр дэвшигчд нарын эрхийг нь сэргээх тогтоолууд гарсан. Ийм учирчилгаан байна гэдээ хуулийн тайлбар өгж мөн Батбол дарга Далдан бичиг хүргүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл өөрийнхөө гар хөл болсон сонгуулийн хорооны шийдвэр тэр тогтоолыг үндэслээд одоо манай Баянзүрх дүүргийн засаг даргыг томилохгүй одоо 40 хоног